Hi guys. За айгүй сүртэй гарчиг бичцгээр нь амар сүртэй юм бодоод орж ирсэн үү. Гэтэ энэ удаагийн сэдв болохоор айгүй гоё зүйлийг та хэдтэй өөрийнхөө сурсан сайхан хуваалцъя гэд хурж ирж байгаа байхгүй юу. Шууд бичлэг рүүгээ орчлоо те. Би байж гараа. Эхлээд та хэдтэй интрого хийх хэрэгтэй шүү дээ. За. What is up guys? Welcome back to the next vlog. The vlog хинжээс айш одоо жижигхэн яриа хэмжээний бичлэг юм уу да тий. Тэгээд иймэрхүү яриа бичлгүүдийг бас YouTube дундуураа оруулахыг хүслээд байнгын нэг юм vlog хийгээл нааша цаашаа явсан. Байнга adventures байна гэж бол байхгүй шүү дээ. Адал явдалтай ингээл өдөр болгон нааша цаашаа гараал өдөр болгон нэг юмд очиод нэг юм хийгээл ч юм уу тий. Тийм одоо өсчсөн бас бол байхгүй. Ойлгосон ч юм уу сурсан юмнасаа бас хамт хуваалцъя гэдэг нэг иймэрхүү хэсгүүдийг гоё яриа хэлбэрээр бичлгүүдэд та хэдтэй хүргээд явъя гэдэг үднэс гэх юм уу ингээ хүргэж ийна. Тэгээ бичлэгтээ тавтаа барил. Би за яагаад энийг энэ бичлэгийг хийх болсон нэг шалтгаанаа ямар ч таж хэлье. Турк сургуульд 2011 онд орж исэн юм уу да. Тэгээ тэр үеэс эхлээд бол бие сайн дааж эхэлсэн гэж бол хэлж болно. Тэгээ нөгөө сургуульд чинь дотор байрандаа амьдраад те нөгөө ганцаархнаа байгаад ээж аав идэр байхгүй яг гэр бол байгаа л та. Гэтэ ингээл нөгөө үеийнхаа хүүхдүүд дунд ганцаараа байгаад хичээл ном тэр нөгөө авьяас дуугуур бүжиг энтер гээл янз янзын юмд оролцоод ер нь тэр бүх зүйлүүд нь одоо аль багаас эхэлсэн юм уу да. Тэгээд багаасаа бие даагаад явцсан гэж бол хэлж болно. Тэгээд дундуур нь дууны тэмцээнд ороод хоёрт ороод Турк өдөр яваад анх тэр Туркт очиж тэмцээнд оронгуудаа $500-тай одоо бодохоор айгүй их мөнгө байгаа хгүй $500-тай эргэж ирээ. Анхны цалин юм уу да тэрийг бас аав ээжтэй өгч мөжсэн бас түүх өдөр байгаа. Тэгэхээр ер нь ингээд сонсох юм бол агуусаа л аль багасаа л бие даацсан өөрийгөө аваад яваад болгож чаддаг төрлийн хүн болоод ингээд хүмүүжээд өсчихсөн байгаа даа хгүй юу. Хаягдсан гэж хэлэх чинь муухай юм да те. Гэхдээ аав ээж хоёрын одоо ах トゥ бид гурийн дундаас ахыг бол айлын ганц хүү гээд дүүг болохоор айлын баг гээд илүү их анхаарал хандуулдаг байсан гэх юм уу. Яг надад бас тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж байгаа л та. Гэхдээ би болохоор зүгээр багаасаа авсан нөгөө сэтгэл мэдрэмж нэг юм жоохон тоогдохгүй байдаг юм шиг яг тийм мэдрэмж авсан болохоор тэгээд тэндээсээ үүдээд нөгөө эрхлэлт гэдэг зүйл надад байхгүй. Эрхлэн ээж аав хоёрт эрхлэн ингэн тэгнэ. Одоо манай дүү Сувданаа бол ээж аав хоёрт стил бүр амар эрхэлдэг заяа. Тийм байхаасаа эхлээ за угаасаа намайг айлын том охин гэдэг дандаа л одоо юу гэдэг гэр орныхаа ажил ийм юмнууд ингээд хийдэг болохоор би өөрийгөө авч явах хэрэгтэй юм байна. Аав ээж хоёр бол чи өөрөө л мэдгэж угаасаа аль багаас хэлдэг байсан болохоор тэгэл нөгөө тархин дотор за би өөрөө л мэдх юм байна гэдэг үндсийг ингээд суулгацсан болохоор бас яг нэг бодлын бол сайн те бие дагаа сурцсан гэж байгаа. Тэгээ тэр бол хүүхэд наснд ч юм уу өсвөр наснд бол маш том гоё ур чадвар болчихж байгаа юм л да тий. Явж байгаад 17 таатай Америк яваад 17-аас 20 27 нас хүртлээ 17-аас 27-аас яг 10 жилээ нөгөө Америктээс 10 жил аваад байгаа байхгүй. Угаасаа л дандаа л өөрийгөө ингээ бие даагаад аваа явчихин тий. Тэгээд юмны дандаа ингээ төрөнд явж явах хэрэгтэй юм шиг надад зүгээр тийм мэдрэмж айгүй их төрдөг байхгүй. Ингээл юу ч байсан бусад хүмүүсийг харахаар надаас илүү удаад байгаа юм шиг. Дүү мөөч гэх юм уу эргэн тойрных нь хүмүүсээгаа ингээд нэг юм хийх гэх тэнгууд ингээд хөдөлж ядаад тэ тэнгууд ингээд ерөөсөө ингээд урдуур нь юмыг орж хийгээл эсвэл өөрийнхөө юмыг хийгээд ингэсээр хагаад нөх хитрхи ийм дайчин зантай болцсон. Яг гоо дайчин зантай байна гэдэг муухай зүйл биш. Скил ур чадвар нь бол биш. Гэтэ дайчин зан ингээд байнгын тэргүүлээд яваад ахаар нөгөө хитрхи альфа болох нь айгүй дими эд юм байна. Айгүй сайн ойлгож ирж байгаа. 27 та өмнө жилээс хойш сонир мэдрэмж төрөөсөхгүй гэл яг ажил болж гин үү болж гин те. Бүх юм окей сургууль соёлоо төгссөн болцсон байгаад байдаг. Ганцаардах гэхээс илүүтэй ингээд юм жоохон залхсан мэдрэмж надад айгүй их төрөөсөхгүй юу. За одоо ингээд ажиллаа ингээл явж явах юм байна да. Тэгэл нийгэм болох чинь ингэчиг гэхээр дандаа би нөгөө төрүүлж явдаг. Айгүй их нөгөө хариуцлагыг бас өөр дөрөө үүрэг хэрэгтэй болчдөг. Тэгээ ямарваа нэг юмыг би дахиад хийгээд өмнө нь баг байж байхдаа юу гэдгийг нэг юм хий за одоо энд хүрчээ ингэчээ гэл ингээл зориг тавингуудаа окей гэл ингээл нэг амар юм хүчтэй дайрдаг тий. Тэгсэн аль өмнө жилээс хойш жоохон ингээ баймаар санагдаад гэх юм уу. Заавал энийг ч одоо хийх албатай биш дээ. Нэгт
хоёрт за цаг хугацаагаараа тэгээ болно доо. Гуравт болохоор nervous system одоо мэдрэлийн систем ингээд жоохон ажиллаад түгшээд ингээд anxious яг болж байгаа юм л да. Ингээд ганц хоёр юм хийхгүй орхихоор тэр нь яагаад вэ гэнгүүт нөө аль багаасаа юмнуудыг ингээд тан гэд хийгээд дуусгацсан бүр ингээд яг жоохон эргэтэй хүн шиг ажиллаад гэх юм уу. Ийм юм байвал ерөөсөө анхаарал нь яг нэг чигтээ яг тэр чигээр явна. Өөр илүү дутуу юмд сарнихгүй тий. Яг тэгээ явдаг. Гэтэ яагаад ч юм өмнө жилээс хойш яг нэг юмны төлөө араас нь зүтгэн энтер гээд явхаар нэг тийм за болчондоо эсвэл ингээд нэг битүүхэн дотроо ёо энийг ингээд надтай хамт хийдэг хүн байсан ч болоосоо ч юм уу эсвэл ингээд надаас илүү энийг санаачлаад хийчих хүн байсан ч болоосоо гэдэг зүйл амар хүсээд байт юм байна. Та эдийн сонсож байгаагаар юу гэх юм одоо энэ ингээ хөөрхөн амтан ганцаардаад те одоо ингээл нөгөө нэг фэйсбુક дээр чинь намайг одоо чи хизээ хүнтэй суух чинь хань ижилтэй болмол энэ тэргээд тэрэн дээр нэг юм хүнтэй суумаар санагдаал тэр хүнээр бүх юма хийлгээ санагдаад байгаа даа биш зүгээр миний хувь хүн болохоор нөгөө хитрхи амар олон жил өөрийгөө дайчлаад зарим нь тэг нэг хүчээр биш ч гэсэн хүчээр хийгээд хүсгүй байсан ч гэсэн хүчээр хийгээд ингээд нөгөө юмны ард гараад сурцсан одоо ингээд жоохон юм залхах байдалтай юу н ордгийн байна. Дандаа хүмүүс юм сэтгэхгүй байх юм бол за бүгдээ ингэчээд хичээгээл нэг юм санаачлагтай тий. Тэгээд ерөөс нь нэг юм ингээ болохгүй байх юм бол айгүй хурдан цухалддаг, ууралдаг тий. Нэг тиймэрхүү байдал дээр айгүй хүүсэд байдаг би зүгээр сүүлийн үүсээд байгааг сүүлийн жил өөр дээрээ айгүй анзаарсан байхгүй. Тэгээд нэг юм жоох юм стресстэй, цухалдсан. Тэгэл нэг юм хүн юм хэлэнгүү тэрийг ингээ жоохон тоомсорлохгүй ч юм уу те. Тэгээ дүүмгээ ингээ заримдаа ингээ жоохон зэмлж байгаа үг мөгөө өөрийгөө анзаараад ингээ сонсохоор би чиний насан дээр ингэдэг байсан энэ төр гэж мэгээл нэг өөртөө харьцуулдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү муухай одоо адаар зан гэж хэлэх юм уу те нэг юм яхир гэж нэг ярьдаг штэ юм яхир хүн шиг би ерөөсөө тийм баймаргүй байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн харин яг тийм зан яалц руу гарч ирээд байт юм байна. Тэгээ би энийг бол яг зөвхөн надад биш өөр бас бус одоо юу гэдгийг өөрийнхөө төлөө амьдралынхаа төлөө ингээл хичээгээл юмнуудаа босгоод ингээд өөртөө хийгээд босгоод явсан эмэгтэйчүүдэд бүгдэнд нь байгаа гэдэгт би итгэлтэй байгаа заяа. Тэгээ би саяхан нөгөө хувийн өнгөө тодорхойлуулах гад майкагч төр очдог байхгүй. Би ер нь жил болгон өмнө жилээс эхлээд урдан жил би өөр хийжсэн. Тэр гэхдээ ямар юм битгүү. Өмнө жил нөгөө Чикагод нэг охин дээр очиод тэгээ бас нөгөө хувийн өнгөнүүдээ дээр тодорхойлуулад тэгээ нөгөө надад ямар өнгө таардгийн тэгээд тэр өнгнөөс болоод нөгөө стайлтэй ингээд дугуй царайтай юм уу ийм вид царайтай юм уу ямар царайтай гэдгээс үүдээд хувцсны ямар ийм загварууд хүртэл таарах бай гэдэг яг тиймэрхүү юмнууд байдаг байхгүй юу. Тэгээ би өмнө жил тэрийг хэлчихээ надад тэр айгүй таалагдаад тэгээ миний хувцлалт ийм тийм юм баг хийх юм өөрчлөгдөөд тэгээд над дээр өмнө жил ийм өвлийн хүт өнгө гарч исэн заяа. Энэ өнгнүүд нь болохоор ийм тод одоо яг иймэрхүү блүү тэгээ цагаан хаар тэгээ тэр цагаан хаар дотроо бас нөгөө зөвхөн өвлийнхөө хаврынхуу намрынхуу зуныхуу гэж бас тустай байд юм билээ. Тэгээ өвөл идрүүдийн ингээд над дээр ингээ өнгнүүдийн тавиад үзэхээр угаасаа яг нэг тийм ирч хүчтэй цоглог яг тиймэрхүү өнгнүүд ялчгүй гарч ирээд захгүй ингээд царай мариатай гээд давхцаад тэгээ нэг юм өөртөө таарсан өнгөө өмсчхөр бүрний ингээд энэ лайн ч юм уу те ингээд арьс марьс хүртэл ингээд цаанаас өнгөндөө уусна эсвэл тодлно эсвэл ингээд шарлан ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд аяух гарч ирдэг байхгүй. Тэгээ энэ жил майкагч дээр очлоо. Майкагч солонгос дээр нэлээд олон жил тэр хувь өнгөний стилист эдрээр ажилладаг. Тэгээ би бодохдоо зүгээр л өмнө жилийнх шиг л юм байх юм болов гэж бит хоёр хоорондоо айгүй хэмэрсэн байхгүй. Майкагч бол сүүлийн солонгос байж байгаа сүүлийн 3 жил Монголд амьдарч байгаа юм байна. Тэгээ офис эдрээ нээсэн. Окей жижи чиний ингээд зорилго чинь юу вэ? Яг зөвхөн өнгө гэхээс илүү чи яг ямар стил, ямар тэгээ өөрөөсөө ямар хүнийг чи гаргахыг хүсэж байгаа гэж надаас асууж байгаа байхгүй. Тэгээ би болохоор өмнө жил ингээ нилээн өмнө жил ч гэлтгүй ер нь ойрын хэдэн жил нилээн юм ирч хүчтэй цоглоо дайчин альфа тэг ингээл цэстгалуул алчи ингэжүүл тэгжүүл тэгчи гэдэг. Тийм байсан. Одоо би ингээ жоохон миний зан характер хүртэл өөрчлөгдөө. Introvert гэж хэлэхгүй. Гэхдээ жоохон дотгошоогоо болоод ингээд нэг юм жоохон суйртай ингээд төлөвшөөд ирж байгаа юм байна. Тэгэхээр би яг тэрэндээ тааруулсан надад стил, өнгө, имиж өдр маань хэрэгтэй байна гэж ярьж байгаа хгүй. Feminine energy гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэйлэг энержиг илүү их ингээд хүсээд идэг болсон юм байна гэж байгаа. Яг зөв гэсэн. Эмэгтэй хүн naturally хамгаалуулдаг, хайрлуулдаг яг team инстинкттэй байгаад байгаа хгүй. Тэгмүүд эрэгтэй хүн болохоор naturally те эсэргээрээ гэр бүлээ тийжээдэг, хамт хийж одоо хоол мах зах юу гэдгийг те нөгөө гэр бүлийнхаа эдэш хүнсийг олдог, гэр бүлийнхнээ хамгаалдаг. Яг ийм хүн байгаад байгаа хгүй. Энэ үед болохоор
Өөрөө тэгээд нөгөө бүгдийг хийгээд сурцсан аль багасаа тий. Надад юу хэрэгтэй тэдрийг бүгдийг аваа сурцсан. Хин нэгнээс тусламж гуйсан ч гуйхгүй за би өөрөө болгочих юм чинь гэдэг тийм менталити да. Тэгээ би одоо бол ер нь бол хүнээс тусламж гуйхтай нэлээд нэрлэхүү. Сайн найзууд ч ийм ч ингээд надад тэгээд өгөөч хэлэх миний хувьд тэр ингээд амар сони юм сул дорой байдал шиг weakness юм шиг надад санагддаг байсан заяа. Гэхдээ тэрийг үгүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Би сул дорой байгаадаа биш зүгээр л угаасаа л хүндээ хайртай тий. Тэгээд яагаад тэр хүмүүс бас байгаад байгаа юм би бас чадах чинээгээрээ тусламжийг аваад чадах чинээрээ бас тусалчих тийм одоо утга учиртай амьдралд бид нар амьдраад байгаа байхгүй юу. Гэхдээ хитрхи хүчрхэг байхаар ингээ эрэгтэй хүмүүстэй өрсөлдөхгүй дэдэг ч гэдэг юм уу тий. Өнөө ингээд нэг эрэгтэй хүн ингээд гарч ирэнгүүт нөгөө хүнийг ингээ өөрөөсөө дор жоохон үзчих гээд идэг ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юм угаас айгүйх болдог штэ. Зарим эмэгтэйчүүд энэ ста миний левел тарахгүй чи юм байна тийм байна гэл ингээл нөгөө нас нь яваад ах тусам хүний голоод идэг те. Бас өөрийнх нь ингээ нас яваад идэг. Тэгээ сүултээ за сэтгэл сайтай хүн байвал чи яах вэ гэд одоо нэг ихснэр мэгснэр чаас надад их сайхан юм ярина штэ. Эмэгтэйчүүд хитрхи хүчтэй байгаад тэгээд ингээ хаалгаа ингээ хаачдаг юм байна ингээ лок хийчдэг. Тэгээ логингууд ингээ хаалга нь ингээ тогшсон хүү болгоно ингээ өөрөөс нь голоод явуулна. Тэрээс нэг хитгэн юм цензуртэй байхад болно гэж аахгүй одоо нөгөө нэг гэмбл хийдэггүй. Одоо чи миний хувьд заяа. Миний хувьд би та хэд deal breaker хэлээ заяа. Миний хувьд болохоор би нүд амнашаа цааш үгүй гэдэг тийм хүүхэмсэг хүмүүст амар дургүй. Тэгээ хоёр дахь болохоор арх тамхи хэрэгэлдэг тийм шоучин дургу. Дургуйч гэж юу аах вэ? Ер нь бол за тэр л биш шүү л гэж юу боддог. Миний deal breaker ямар хичнээн сайн залуу байгаад нөгөө тэр залуу 10-аас 10 гэхдээ арх тамхи хэрэгэлдэг гэх юм бол миний хувьд бол нөө гэж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор gamble хийж мөрөдө тоглодог хүмүүсийг бол угаасаа бас 10-аас 10 байсан ч би 0 гэдэг чинь тэр бол амьдрал имид тийм бүх юмаа ер нь дэнчин тавиад мөрөдө тоглож магадaltaй тэр чинь нэг төрлийн донтолтой байгаа шүү дээ. Миний хувьд бол жишээ deal breaker гэж би ярьдیں۔ Манай Майкекс гэж аахгүй ингээд эмгтэй хүний тэр эмгтээлэг энержи яаж гарч ирдэг вэ гэсэн чинь нэгт ингээд тогтун байхаас гарч ирдэг гинэ. Савлгаатай биш. Одоо би өөрийгөө бодоод ангууд урдан жил өмнө жил тэрний өмнө жил ер нь байнга юм савлгаатай. Гэт одоо яах вэ? Одоо би энийг яах вэ? Да гэл ингээл нөгөө баахан боцоор юм савлгаатай тэгэл гинт ингээл юмнууд амар юм. Тэснэ гинт burn out болно. Гинт ингээл юмнууд хэсгийн. Ерөөсөө ийм савлгаатай эмгтэй энержи байдаг. Эмгтэй энержиг үүсгэхийн тулд биеийн хилэмжээсээ бүгдийг дахиад ингээд өөрчилдөг гинэ. Тэгээд хоолойны тone, биеийн хилэмж, өмсөж байгаа хувцас, хунарт өөрөө өөртөө таарж байгаа, зөв хэрэглэж байгаа мейкап бидрээ хүртэл ингээд зөв хэрэглэдэг гинэ. Бид нар ингээд заримдаа хардаг нэг гоцгойд гоё биш ч гэсэн цаанаасаа юм гоё гэрэл цацруулсан нэг эмэгтэй хүмүүс байдаг чинь ингээд нэг гоё ингээд яаж юм эмэгтэйлэг байгаад байдаг юм тэр хүмүүсээс нөгөө тэр гоё аура эмэгтэйлэг энержи нь гараад идэг болохоор тэгж гоё ингээд гэрэлтэй байдаг гэж заавал мейкап төрсөн төрхөөгүй уруулаа часуулаанаар буцан будаагүй хамаагүй. Тэгээ би бас бодохдоо ингээд уруулаа часуулаанаар будаал нүрээ будаал гоё хувцас өмсөл ингээд хэлэн бол би эмэгтэй хүн одоо болцсон юм байна. Эмгтээлэг энержиг би мэдэрч ийн гэдэг. Яг тэгж гоё мэдэрх нь гоётэй мэдээж эмгтээ хүний энержиг өсгөхийн тулд тийм гоё хувцас гоё уруулын бодог гэдэр өмсөд бид нар шопинг хийхэд бол тэрийг өсгөх нэг төрлийн арга нь болчиход байгаа байхгүй. Тэрнээс ш байж байгаад гинт тэрийг ичээд би эмгтээлэг мэдэрч ийн гэж байгаа биш. Тэр зүгээр эмгтээлэг энержиг өсгөх нэг төрлийн юм нь одоо арга нь гэх юм уу байж байгаа байхгүй. Тогтун байхын тулд нэг гоё юм хэлж байгаа нөө байнгын сэтгэлээ одоо уудалж тэ сэтгэл санаанаасаа чөлөөлж өгөх хэрэгтэй гинэ сэтгэлээсээ. Тэгээ би ярьж байгаа Майкекс надад ийм одоо хогийн сав гэдэг дэвтэр гаргаарай гэсэн. Энэ зүгээр юм журнал гэдэг дэвтэр. Би өдрийн өчигдрөөс хойш одоо хийгээд 4 хоног болж байна. Надад бол айгүй таалагдчихаа заяа. Тэгээ би ч бас нөгөө толгойч айгүй хүн боддог, тэрэндээ шаналдаг, бас хөөхөн нэг толгойч бабл болцсон яваад идэг. Бас нөхөр ихгүй юу хаяа да. Өглөө болгон яг ийм журнал хогийн сав гэдэг одоо энэ надад бүх төрсөн мэдрэмж, тэр сэтгэгдэл юу гэдг нь бүгдэн нь ерөөсөө энэ дээр ингээд уутлаад бичээд өгөө. Ингээд аим гоо сэтгэл онгоод явчт юм. Тэгээд надад тэрийг зөвгөсөн би тэрийг хийж байгаа. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй хүн чинь өчигдөр урчигдрын амиг бодоод ингээд хатгалагдсан тэр emotion те юм сэтгэл хөдлөл нь ингээд дахин гарч ирээд байхгүй. Яахан уутлаа тэрийгэ тайлбарлаад биччингүүт нэг юм уужраад нэг хүнд юм ярьчихаар заримдаа нэг уужирдаг те. Яг тэрнтэй адилхан ингээд уужирж ингээд юм гоё юм тогтун болоод ирдэг гинэ. Тэгээ юм ингээд арай гоё ингээд тогтунаар хүлээж аваад өглөө бичих шалтгаан нь болохоор өглөө босчоод би шууд кофе гоонгаа би бичиж байгаа зэ өчигдрийнхөө бүх юмнуудыг. Тэгээ яагаад тийж байгааг ингээд өглөө босоод ирэнгүүт нөгөө өлөн тархин дээрээ бүх юмаа
өмнөх өчигдөр болсон бүх юм бичингүүд нэгт нөө унтаад босоод ирсэн болохоор айгүй гоё юм fresh болсон те нөө past болоод өнгөрчихсөн учраас нөө 50 юмаа бичиж эхэлж байгаа хгүй одоо тэр гарсан бүх сэтгэлдээ маш тайван бичнэ гэсэн үг. Тэгээ хоёрт болохоор ямар мэдрэмж төрснөө бичингүүд яагаад тэр мэдрэмж надад ингэж гарсан бэ гэд тэрийгээ ингээд цаашаагаа дэлгэрүүлээд багтаа болсон юм уу хүүхэд наснд эсвэл ингээд өсвөр наснд чинь болсон юм чинь тэгээ тэр сэтгэл хөдлөл чинь чамайг trigger хийлгэж дахиж ингэж нөгөө цохилтоор ингэж гарч ирээд байна уу гэд тэгээ тэр эдэр нь ингээд бүгд энэ дээр ингээд гараад ирдэг юм байна. Манайд хөтлөөдгийн гол шалтгаан нь яагаад тийм байсан учраас хүүхэд насны юм болсон учраас гингүүтэй одоо энэ сэтгэл хөдлөл нь бодит биш юм байна гэдгийг ухамсартаа судлах хэрэгтэй. Нөгөө нэг бодит юм шиг авчингуудаа яг тэрнгээрээ буцаж ингээ аашлах гад ингээ нөгөө юм тогтун зан нь алга болсноо ингээ жоохон тэгээ савлгаатай болоод ирдэг чинь ингээ зүрх мөр төвшмөшөөл сонин болоод гэл ингээ тогтож могтохгүй те тэр дундаас ойлгох ёстой зүйл нь хичнээн тэр сэтгэл хөдлөл дахин гарч ирсэн чи эн чинь нөгөө бодит биш зүйл аль хэдийн болоод өнгөрчихсөн trigger хийгдээд ингээд гарч ирж байгаа юм байна бодит биш юм байна гэдгийг ингээд суулгаад авчих юм бол тэрийгэ нөгөө айгүй зөв ингээд нөгөө тогтун хандл хийнэ гэдэг жоохгүй тэр их таалагдсан. Би ч бүр өстэй айгүй хэм бичээд би бол энэ дээр бол өстэй нэрэл хогийн сав шиг би янз юм бичдэг заяа. Ингээд янз юм. Одоо ингээд сүүлийн дунд дундаас нь сайхан явна штэ. Одоо ингээд ерөөсөө тэр бүр хууц мөцөнд ингээд ингээ бүгдийн юм бичсэн байгаа байхгүй. Тэгээ бичээдсэн чинь надад айгүй их таалагдсан. Толгой тарих амраатж байгаа юм шиг те. Тэгээ заримдаа хүмүүст хэлнэхээр би ингээд амьдралаа хамаагүй хүмүүст ярих би дургу байдаг. Би гэрлээ асуут. Гэрэл асаана гэсэн чинь тог тасарсан байгаа юм биш үү нэрээ тог тасараа за нэг бичлэгээ ичигээд би ир суусан биш үү одоо гадаа харахгүй болоод манай энд тог тасарсан өнөөдөр 3 дахь бараг тасарч байна уу. Тийм байна да хэлж байгаа. Тэгээ эмгтэй энержи эндээс ерөнхийдөө ингээ нөгөө тогтун байдлаас эхэлнэ гэж хэлж байгаа. Сэтгэл санаа сайхан болоод ингээ тогтун болоод ирэнгүүтээ би зүгээр нэмэлтээр өөрийнхөө нөгөө нэг энэ гаргасан өөрийнхөө дараагийн шинэ хувилбар болоод тэгээд тэр хүнээрээ амьдраараа гэдэг яг энэ дээр нөгөө хэрэгтэй миний яг нөгөө гаргаад ирсэн журналууд байгаа даахгүй өөрөө өөртөө ажилдаг энэ дээр нөгөө чи ямар юм дээр хил хязгаар тавих уу чи ямар үед хамгийн их баяртай болдог чиний happy place чинь хаана вэ энэ төр гэдэг аягүй гоё журналууд тэдрийг хийгээд эхлэнгүүт их гоё би ингээд цаанаас өөрөө ингээд дотроос цэцгэлээд байгаа юм шиг тийм гоё мэдрэмж авч байгаа байхгүй тэгэхээр ингээд хослуулаад хийчихээр бол надад аягүй гоё win-win болоод байгаа. Сая харин Монголд ирээд 7 сараас 12 сар хүртэл нэлээд савлгаатай явсан. Яг үнийг л гэхдээ тэр үед нөгөө яг савлгаатай байгаа мэдсээр байсан. Дээрээс нь гэтээ нөгөө тогтун байх яах аргаа ерөөсөө олж өгөөгүй гэх юм уу. Яг дундуур нь фитнес юм явсан л да. Ингээд нүдэрээ харж байгаа юм гоё тогтун юм байлгаад тархимарх ингээд бүх юмнасаа өрчлөнө гэж байгаа байхгүй юу. Майндсет хандлага. Одоо энэ хагасаа бүтэн сайнаас балетанд явж эхэлж байгаа. Тэгээ би чинь 1-р 2-р 3-р 4-р 5 дахь болохоор 7 хоногийн 5 өдөр фитнестэй явж байгаа. Хум булчин нэмэх хүсэлтэй байгаад байгаа. Гэтэ тэр нөгөө нэг амар юм маскулин альфа болж байгаа даа биш. Хүнд ер нь ингээ нас дэшигээ явахаар хамгийн их үлддэг хэрэгтэй болдог энэ эргэтнүүдийг сүлд ажилуулдаг зүйл нь булчин болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр ирээдүйдээ өөрийгөө илүү сайн гэд гоё бэлтэж байгаа гэсэн үг. Балет тэр нь болохоор миний одоо энэ гоё эмгтээлэг тийм феминин байдалд илүү гоё туслана гэдэг аргаараа балетыг одоо 7 хоног 2 өдөр сонгож байгаа. Тэгэхээр дайчин байна гэдэг бол зүгээр муухай зүйл биш. Юмд тэ ахвалжтай сэргэлэн самбаатай байна гэдэг муухай зүйл биш. Тэгэл юмны дандаа ард орчоод ингээл суугаад байх бол бас нэг тийм сайхан биш. Тэгэхээр би яг зүгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр яг нэг юм certain age гэх юм уу өсвөр наснаас эхлээд нэг арай төлөвшөх 30 шидэр хүртлээ ассан тийм энержитэй явах нь бол надад нэг буруугүй гэж би бодож байгаа. Гэхдээ түүнээс цаашаа нөгөө яг гоё юм баланслаад нэг цаашаагаа гоё юм эмгтэй болоод төлөвшөөд нөгөө эмгтээлэг энержи руугаа илүү орсон нас их зүгээр юм болов уу гэж би бодоод байгаа. Хүн бол үнэхээр нөгөө нэг хатан ухаантай байж аль батал руугаа орж би энэ хүнийг би давж гарах уу аль батал дээрээ би ингээ бууж хүүгээд ингэхгүй бол эмгтэн хүмүүстэй би ямар ч батал байсан чи надад бууж өгөх ёстой. Би чиний хүүхдээ гаргаж өгсөн учраас чи надад бууж өгөх ёстой гэдэг ингээ юм бас нэг тийм байдгийн гинэ. Биш гэхдээ одоо ямар нөхөр сүдэртэй биш хүн амьтантай жишээ яаж нэг гэхдээ ер нь бол надад үнний ортой юм шиг санагдсан. Тэгээд заавал одоо нөхөр сүдэр энэ төр гэлтгүү одоо гэр бүл одоо эргэн тойрон одоо ах их чинээ тэрэ бид нар чинь бас тэгэл хүн л юм байна зөндөө олон нэг тийм асуудалтай юм хэрүүл маргаантай юм гардаг штэ. Тэгэхээр би одоо аягүй аль батал дээрээ би одоо
аав ээж хоёрт буужгүй аль батал дээрээ би өөрийнхөө зүтгэж би өөрөө гарах уу гэд ер нь бас тиймэрхүү айгүйх надад бас тохиолдд юм аа. Тэгэхээр айгүй сайн хатан ухаантай л байх хэрэгтэй юм шиг. Мэдгүй тэгээ хатан ухаан суугдгал ах л да. Тэгэл амьдралын цаг хугацаа. Тэгэхээр бас яг надтай адилхан юу гэдгийг ингээд байнгын юм санаачлаад ингээл хүний урдуур орж юм хийсээр агаад сүултээ бараг тэрнээсээ залхацсан те хүн амьтаа ингээд залхахаар хүртэл ингээд цааргалдаг болсон тиймэрхүү одоо юу гэдэг манай үзэгч дунд ганц хоёр хүмүүс маань байгаа л ах гэж бодож байна. Магадгүй гарчгийг хараад хүртэл орж ирсэн байх гэж бодож байна. Тэгэхээр та хэдтэй юугаар зөвлөхөө гэхээр эхний ээлжинд нөгөө бүгдээрээ гоё сэтгэл санаагаа уутлаад юм хогийн сав шиг дэвтэр гаргаад бичээд олон ингээд цугдраад байгаа стрессийг гаргахын тулд биеийн тамирын биеэ хөдөлгсөн ямар нэгэн гоё зүйл хийх хэрэгтэй юм байна те. Гэсэн групп нэрээ захиалга авч байгаа шүү. RTNJJ Facebook page дээр захиалга авч байгаа шүү. Иймэрхүү гоё журнал эдэр хийгээд өөрийгөө улам сайн гоё эмгтээлэг одоо хөгжүүлнэ гэхээс илүүтэйгээр сайжруулна гэх юм уу? Тийм гоё журналууд хийгээд тэгэл өөрийнхөө happy place-ийг мэдээд тэр өнгөрөө 7 хоногт нэг өдөр орсон байхад бол бас дараа дэжгүй гэж юу бодож чинь тэгээд хамгийн гол нь 50 байх нь их зөв юм байна. Тэгээд энэ хүртэл үзээд энийг хамт сонссон та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд тог хүртэл ирчихсэн. Тэгээд дараагийнхаа бичлэгээр үлдлээ. Баярлалаа. Тийм эрцээ бүртгүүлээд манайхаа доор бүгдээрээ нөгөө нэг юм пинк бөө байдаг штэ. Бандаг тийм гоё эможи үлдээцгээе. Тэгээд